Өчтөө хатсан байдаг. Удаан хугацаанд хөнгөлөж авахаар хөнгөлөө удаа батсны 100 жилийн төлөв арга хэмжээ шийдэл суугаа монголчуудаа төлөөлөн хүрсэн гэсэн та бүхэн энэ өдрийн амар амгалан гэрэн мэдчилээ. Монгол улсын тусгаар тогтны бэлэг тэмдэг болсон гинхэн түүхэн Монгол улс аяар төлөвийн хэлийн чанар суугаа монголчууд бид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөж байна. Монгол улс нэгэн зууны тэртээ анхаар өмсөн хуулиа 6 бүлэг 50 зүйлтэй баталж цаг хугацааны явцад 1940, 1960, 1992 он тус шинжиж 2019 он 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 100 жилийн тэртээ анхдугаар өнхөр хуулийг боловсруулах чухал үйл бүхий ажлын хэсэг гадаадын улс орнууд тэр дундаа Англи, Швед, Бельги, Норвеги, Америк нэгдсэн улс, Японы улсуудын үндсэн хуулийг орчуулж бодож байсан сонирхолтой бүхэн баримт бий. Тэгвэл Монгол улсын анхдугаар үндсэн хуулиа боловсруулахад өөрийн тусгалаа шингээсэн Шведийн хаан тусад өдгөө 12 гаруй мянган монгол иргэд аж төрөн амьдарч. Хатагтай ноёдоо 1980-ад оны төгсгөл 90-ад оны ихээр монгол иргэд Шведэд олноор ирж сууршин өдгөө өөрсдийн салбарт амжилт гаргаж олон мянган монголчуудад үлгэр дуурайж болж олон зуун иргэдийг ажлын байраар хангаж байгаа та бүхнээрээ өнөөдөр бахархал сэтгэл төрж байна. Мөн Монгол улсын хойч ирээдүйг болсон хүүхдүүд багчуудад монгол хэл, өв соёл, ёс заншил, уламжлал, урлаг спортоор дамжуулан таниулах, өвдүүлэх, эрхэм зорилго бүхий 23 хэл, урлаг соёл, спортын төрийн бүс байгуулах Шведэд үйл ажиллагаа явуулж байгаа дуулахад таатай байна. Монгол улсаас Шведийн хаан тус суугаа элчин сайдын яам 2009 онд байгуулагдаж өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Элчин сайдын яам Монгол иргэдийн үүсгэн санаачлах, бизнес аж ахуйн үйл ажиллагааг тууштай дэмжиж цаашдаа хамтран ажиллахад та бүхний өмнө үе таалга нээлттэй байхыг энэ төшөнд хэлэхэд мөн баяртай байна. Энэхүү завшааныг ашиглан 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Няман гарагт хүүхэд багчуудад зориулсан зохион байгуулах үндсэн хуулийн өдөрлөгт та бүхнийг үр хүүхдийн хамт хүрэлцэн олноор ирэхийг бас хүсэж байна. Швед улсад сууж эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжил үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгж төрийн бүс байгуулах бүгдийн төлөө та бүхэнтэйгээ бүгд найрамд бусаа тунхаглаж авахаар үндсэн хуулиа батсны нэгэн зууны түүхэн арга хэмжээг хамтдаа тэмдэглэж байгаадаа бид туйлын баяртай байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхний ажил үйлс амжилт бүтээл таны гэр бүл үр хүүхдэд эрүүл энд сайн сайхныг хүсэн өрөөё. Намайг Доржийн Матамглан гэдэг Швед улсад ирээд 24 жилдээ амьдарч байна. Швед улсын хоёр дахь том болсон Шведийн баруун иргэний үндсэн тул Göteborgоос ирсэн юм аа. За юун төрөнд бид бүгд найрамд Монгол улсаар тунхаглаж үндсэн хуулиа баталж эхлээд тунхагласан өдөр маань удахгүй маргааш болох одоо 100 жилээр тэмцэж байгаатай энэ өдөртөө нийт Монголын ард түмэн болон хилээ чанар бүх монголчуудаа энэ өдрийн баярыг дэвшүүлээд үүний ялдам Шведийн хамт сууж байгаа элчин сайдын анх удаа юм хагас зохиолч гүн талархаж байгаа илэрхийлье. Үнэхээр баяртай байна. Ойр дуулзаагаа олон жил уулзаагүй одоо 90-20 жил уулзаагүй улсуудаа энэ бас таарч уулзуулж байгаа ийм хөө олныг уулзаж байсан үедээ бүгд баярлалаа. Намайг Дамж Жамцын оюун эрдэнэ гэдэг Швед улсад ирээд 22 жил болж байна. Яг Швед дэх монголчуудын холбоотой 14 жилийг бас монголчуудынхаа дунд үйл ажиллагаа зохион байгуулах ажил эцэгтэй өөрийнхөө хүч чадлаараа оролцож явдахдаа маш их баяртай байдаг. Тэр утгаараа ч бас өнөөдөр энэ үйл ажиллагаанд гэр бүлээр өргөцсөн байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцсондоо маш их баяртай байгаа. Тэгээд өчнөө сайхан найз нөхөд, бизнесийн чиглэлийнхэн бусад төрийн бас байгууллагын маань элчин сайдын яам өшөө одоо даан Норвегийн одоо нийгэмлэг Монгол даан
одоо Монголд бас нэрвэгт ажиллаж амьдарч байгаа монголчууд маань ирсэн байна. Бас Шведийн байгууллага төлөвлөсөн төлөвлөлүүд ер нь бол үндсэндээ 100 гаруй хүмүүс бүгдээрээ хамтран өнөөдөр энэ баярыг тэмдэглэж байгаадаа бахархалтай байна. За өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа элчин сайд болон элчин сайдын хамт олонд маш их баярлалаа. Монгол улс тунхагласны 100 жилийн өнөөдөр бол Монгол хүн бүхэн Монгол хүнээрээ бахархлын өдөр байгаа. Тэгээд энэ өдрийг тохиолдуулан нийт монголчуудаа ахын дүүстэй бүгдээрэнд нь энэ өдрийн сайхан өдрийн мэндийг хүргээд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Монгол орн маань хөгжин мандах болтугай. Баярлалаа. За тэгээд Дайн Монголын нийгэмлэгийг одоо байгуулагдсан гэр сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Дайн Монголын нийгэмлэгийн удирдах зүйлийн гишүүн архитектор Ян Кот гэдэг энэ хүн байна. Ян. За удирдах зүйлийн гишүүн одоо манай багш Анита гэж байгаа. За мөн удирдах зүйлийн гишүүн Сэнтхүү байгаа. Одоо идэвхтэн тэнгис хэсэг байгаа. За мөн одоо идэвхтэй одоо гишүүн зэт аваа байгаа. Одоо ийм хүмүүсийн юутай бүрэлдэхүүнтэй бид нар ирсэн юм аа. За бид бүхнийг одоо өнөөдөр энэ үг хэлэхэд одоо үг хэлүүлж одоо бид нарыг энэ юу ингэж дуудаж гаргаж ирээд биднийг аюул ажиллагаатай танилцах боломжийг олгосон элчин сайдын яамныхандаа баярлалаа гэж дахиж хэлье. Норвеги дэх монголчуудын нийгэмлэгийн тэргүүн Лавгагийн уянга таныг тайзнаа урьж байна. Болон хэдийн чандад оршин суугаа элэг нэг Монгол ахын дүүсээ. Энэхүү түүхэн өдөр ёслын үйл ажиллагаанд өргөдөн Норвегийн монголчуудаа төлөөлөн онцож байгаадаа баяртай байна. За миний хувьд бол би Норвегид 93 онд анх Берлиний эдийн засгийн дэд сургуулиудаас сурахаар ирж ирсэн. Одоогоор бол төлөвлөмөр компанид ахлахгүйн эдийн засгийн санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгээд 2008 онд Норвегийн Монголын нийгмийг үүсгэн байгуулж одоо хүртэл үйл ажиллагаагаа ихтэй явуулж байгаа. За миний хувьд бол бид нар одоо энэ Норвеги, Швед, Дани, Финланд орнуудад байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд болон олон нийтийн байгууллагууд маань одоо хамтран ажиллаж бизнес, улс төр, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын талаар одоо хамтран ажиллаж хүрээгээд хэлэх ёстой гэж үзэж байгаа. Үүний төлөө биднэрт экосистемийг бүрдүүлэх хэрэгтэй. За энэ ажил дээр бид нар одоо та бүхэн маань болоод элчин сайдын яамнаас дэмжин гэж найдаж байна. Ийм гоё цэцэн үг байсан юм байна. Энэ дээр болохоор одоо хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олуулаа яв. Тийм учраас одоо бид нар олуулаа хамтран ажиллаж бие бинийгээ дэмжсэнээрээ улам их ажиллаж Сайхан баярлж байна. Их сайхан сэтгэлтэй байна. Өнөөдөр Шведэд байгаа одоо манай элчин сайдын яамнаас Скандинавын орнуудад байгаа монголчуудаа одоо монголчуудынхаа төлөөллийг урьсан байна. Танд 1980 онд анх ирсэн хүн байгаа. Тэгээд би барыг одоо анхных нь одоо Скандинавын орнд ирсэн монгол хүн байх гэж би бодож байна. Тэгээд энэ одоо 80 оноос хойш бол бид нар их олон зүйлийг хийж амжуулсан. Дайн Монголын нийгмийн 90 онд байгуулсан. Гэр сэтгүүлийг 37 хуудастай гэр сэтгүүлийг бид нар жилдээ 3 удаа хийдэг. Одоо 120 дугаараа саяхан гаргацсан байгаа. Тэгээд 175 одоо Монголын түүх соёл хөгжил ирээдүйн асуудлаар янз янзын одоо ярилцлага хэлцүүлэг яриа өрнүүлдэг, тайлан мэдээлэл явуулдаг. Тэгээд тэрнээс гадна бид нар бас одоо Дайн коронавирусаар ярих юм бол 77 сая Дайн коронавиг одоо Монголын
хөгжлийн төслөлд зориулсан байгаа. Тэр нь эхлээл нөгөө манайд нөгөө удамшны хүүхдүүд гэж анх 90 онд бий болж ирсэн шүү дээ. Нөгөө юу яагаад нэг нэгмээс нөгөө рүү ингээд шилжиж очиход тэгээд янз янзын хямрал их үүсчихсэн, нийгмийн хямрал үүсэж явах үед бол айгүйх ядуу хүмүүс бий болоод гудамжны айлууд, гэр бүлүүд, гудамжны хүүхдүүд гэж бий болсон шүү дээ. Тэр үеэс хойш бид нар одоо Монголын одоо хэцүү хүнд амьдралтай хүмүүс тусалж эхэлсэн. Тэгээд бас одоо зуудын тэрнээс гадна бас нөгөө нийгмийн ажилтнууд гэж байдгүй байсан манай Монголд. Тэгэхэд бол нийгмийн ажилтнуудыг бол бүр 21 аймагт бид нар бас мэрэгшүүлж одоо багш улсуудыг одоо нийгмийн ажилтан болгож мэрэгшүүлж байсан. Гэх мэт одоо тэгээд их олон төслийг хэрэгжүүлсэн олон салбарт. Манай дайнд болохоор зэрэг нэг 40 хамгийн их нь ихтэл нэг 50 монгол байдаг баг. Гэхдээ монголчууд бол хоорондоо хэвнэр наримттай бие нэгэ мэднэ. 90 оноос хойш л одоо 90 оны сүүлээс 2000 оноос эхлээл одоо монголчууд дайнд ирдэг болсон. Бүгдээрээ одоо ажил өөрсдөө гэсэн ажил эрхэлдэг. Амьдралд ажигүйтэй юм хүмүүс байгаа. Гэхдээ бас Монголынхаа төлөө бүгдээрээ санаа сэтгэл нь одоо зохилж ирдэг учраас Монголоо одоо бодно шүү дээ. Нин тэргүүн. Тэгээ манай нийгэмлэгийн үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцдог. Бид нар бас нийгэмлэгийн үйл ажиллагаанд бол биднээс тусалдаг, дэмжлэг үзүүлдэг одоо их идэвхтэй юм хүмүүс байт юм аа. Тийм. My name is Anton Haston Christensen. My great-grandfather, Henning Haston Christensen, traveled in Mongolia in the 1920s, and since then my family has been in love with Mongolia. My grandfather and my father after him has both been consuls for Denmark, for Mongolia, in Denmark for Mongolia. And today I have been invited to this event by the Embassy of Mongolia in Stockholm, and I am very honored that I am given the chance to continue the legacy of my family. Seeing the videos of the beautiful Mongolian landscape and culture, I just wish to be back in Mongolia again. I was there this summer in the area that my great-grandfather visited 100 years ago. I participated in Naadam, and it was a beautiful experience to be back in the same area that he was 100 years ago. I'm very honored that I can try to keep up my family's legacy, which I'm very proud of in general, and I hope that I'll be able to carry it onwards and continue the legacy to the next generation of my family. Норвегид бол ойролцоогоор 100 гаруй монголчууд Монгол гэр бүлүүд амьдарч байгаа. Бид нар одоо мэдээж энэ нордик орнуудын орчин сурж байгаа монголчуудтайгаа хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Бид нар бол улс төрийн бизнес, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын талаар хамтран ажиллах маш сонирхолтой байгаа. Тэгээ энэ бид нар ингэж хамтран ажилласнараа одоо нордик улсуудад оршин сууж амьдарч ажиллаж байгаа монголчууд маань улуун их амжилтанд хүрнэ гэж бодож байна. Миний хувьд бол маш их баяртай байна. Монгол улсыг төлөөлөн суугаа Швед улсад байгаа элчин сайдын яамнаас уригдан ирээд норвег улсад төлөөлөөд 7 гишүү ирчээд энд оролцож байгаадаа маш өндөр сэтгэл өндөртэй байна. Цаашдаа би тэгэд бол норвег дахь монголчуудын нийгэмлэгээс санаачлаад бүх Скандинавын орн болон Европт байгаа монголчуудыг хамтран ажиллаад Монгол улсынхаа ирээдүйн төлөө бүгдээрээ санаа сэтгэлээ нийлүүлээд хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа. Өнөөдөр энэ арга хэмжээнд оролцож байгаадаа бид маш их сэтгэл өндөртэй байгаа. Энийг тохиолдуулаад бүх монголчуудаа баярын мэнд хүргье. За тааралт бас баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Намайг Йоки Менвал гэдэг. Би Uppsala их сургуулийн хэттгэлийн профессор байна. Би эхлээд Бээжинд ажилласан. Манай Бээжинд хэттгэл суугаа элчин сайдын яамд. Тэгээд би бас соёлын асуудалтай ажилласан. Ер нь би тэр үед эхлээд Монгол байхдаа тэгээд оросоор ярьсан. Гэхдээ дараа нь би бас монгол хэл сурмаар байсан. Тэгээд нэг багш олсон. Тэгээд тэр багштай дараа нь гэрлсэн. Тэгээд бид 99 онд
Хөтөс Швед руу нуусан. Баян үлгигийн казакуудын талаар ажил хийсэн. Тэгээд Монголын жижиг үндэстнүүдийн талаар ажилласан. Бас өвөр Монголд зөндөө ажил хийсэн. Одоо энэ анхны үндсэн хуулийн талаар тэгээд энэ баяр байна. Тэгээд энэ 100 жилийн баяр байна. Тэгээд бид энд зөндөө өөр найзуудтай уулзсан. Зарим найзуудтай олон жил уулзаагүй байна. Тийм учраас маш сонирхолтой байсан. Хоол бас маш сайн байсан. Над бидэнд маш таалагдсан байна. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Дараа дахиж уулзнаа тань. За тийм.